Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2006 онд нээлттэй хийсэн Sunflower киног ярьж өгөхөөр бэлдлээ. Бас хэдэн хүнд iPhone 17 өгчих юм уу? Би бишээ. M-Bank өгье гэж байна. M-Bank-ны шинэ харилцагч болох юм бол зүгээр л шинэ харилцагч болсны төлөө бэлэг өгье гин. Утсан дээр апдатж аваад бүртгүүлэх юм бол шууд нэг удаа хүрд эргүүлэх хэрэг. Банкны гэрээгээ байгуулад бүртгэлээ баталгаажуулаад дуусгаад дахиад нэг хүрд эргүүлэх хэрэг өгнө. Хүрд эргүүлээд хожих боломжтой бэлгүүд нь iPhone 17 Pro, Samsung 50 инчийн зурагт, бас AirPods Pro 3, Dyson-ы агаар цэвэршүүлэгч, бас 1000-аас 20,000 төгрөгийн урамшууллууд хүрд болгон бэлэгтэй. Тэгэхээр бүр байг гэхэд 1000 төгрөг очно л гэсэн үг. Бага газараасаа M-Bank-ны апдатаад 8 минутанд M-Bank-ны харилцагч болоорой. Ярахгүй бол 1 сарын 31 ингээд урамшуулал нь дуусчих юм байлээ шүү. За ингээд кинонд орцгоё. Нэг залуу галт тэрэгн цуугаад жижиг хот руу явж угаар кино эхэлнэ. Залуу тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд харж байдаг. Тэмдэглэлийн дэвтрийн нүүрэн дээр би дахиж арх уухгүй, би дахиж зодоо хийхгүй, би дахиж уйлахгүй гэд биччихэж. Засарч яваа хүн бололтой шүү. Тэгээд хэдэн walnut snack гаргаж ирээд өнгөчлээ. Тэмдэглэлийн дэвтэр дээр харин walnut snack гэдэж үзэх гэснээр дарчлаа. Хүслийн жагсаалтаа биччихсэн байна. Энэ бол манай киноны гол дүр Тэшиг. Тэгэд явсаар нэг жижиг хоолны газар хүрээд ирлээ. Энэ охин харин түүнийг харж агаад "Хөөе, манай ээж байхгүй байна. Ээжтэй уулзах бол орой ирээрэй. Надад явах газар байхгүй. Юу? Энд хийх гэвэцтэй. Найзууд байхгүй мó? Үгүй бол саунд руу яв гэд хөгөөд явуулчлаа. Манай хүн саунд суух гэсэн бас нэг хүслийн жагсаалтаа дараад саунд дээр хүрээд ирлээ. Тэгсэн түлхүүр нь нэлээд орчин үеийнх болчихжээ. Учрыг нь ойлгодоггүй. Тэнхи ажилтан. Чаавас. Өөш, наадахаараа битгий тоглоод байл да. Үнтэй цайтай юм гэдгийг мэднэ үсттэй гэд томорчоод суулаа. Тэгсэн дахиад дуграад унлаа. Өөшөө чи одоо ингэсэн чи манай хүн хувцаа тайлсан чинь нэг шивээс. Нөгөө ажилтан шууд жижгэрлээ. Уучлаарай. Би өмнө нь ийм түлхүүр харж байгаагүй юм. Зүгээрээ. Дүрс шилжиж нэг залуу гудамжинд эмхтэй хүнийг зодож байна. Холгүй харин 2 цагта хараа зогсож байгаа хэрнээ зүгээр суугаад байв шүү. Энэ Чангмогийн хүн байна. Юу? Тэгэхэр орж болохгүй гэж юу? Өөрөө баривчил гээгүүл бол болдоггүй маа. Чангмун Янки 2 гэж хүн л энтхийг хувааж эзэмшдэг биштэй. Тэр хоёрын дундуур хинч орох ёсгүй. Мэдв? Тэд чинь хуучин найзууд байсан гээ үсттэй. Дээрэмчид хоорондоо найз байна гэж байдаггүй. За, явж хоол идэ. Энэ хүүхнийг яах юм бэ? Зодод штэ. Би чамд хэлээд байна штэ. Тэд нар барьж болно гэж хэлээгүүл бол бид нар хөдөлж болохгүй мэдв? Хөөрхий. Тэгэхээр энэ газар тэр чихтэй мафд эзлэгдсэн юм байна. Тэнд нэг мафийн босс болтой нөхөр хүмүүсээ шийтгэж байна. Би та нарыг зодож шийтгэхээс залхаж байна. Одоо харин энийг бөөлжтлөө уун мэдв? Гэт баахан хийж үлсэн дауулгаад байна. Тэгсэн цаанаас нэг хүн "Чангмо, ямар новшин вэ?" гэснээр шууд жижигэрч байна. Тэшиг. Чи гарчхаа юу? Өглөө гарсан. Надад хэлэхгүй дээ. Би очоод авахгүй юу? Зүгээрээ. Би зүгээр энүүгээр өнгөрч яваад мэдэх гээд орж ирсэн. Чи завгүй байх шиг байна. Чи хаашаа явах вэ? Янгитай уулздаг юм уу? Ингэж байна. Нөгөө талын мафийн боссыг нь бас таньдаг юм байна. Нөгөө босс нь харин манай Тэшигт бас жижигэрч байдаг шүү. Хэрэгтэй юм байвал хэлээрэ Тэшиг. Зүгээрээ. Баярлалаа. Холдох үед нь. Мөн новш. Энийг сайн ажиглаж байгаарай. За боссоо. Жаахан сул хэлчихв. Эргээд харсан чинь. За боосоо. Тэгээд Тэшиг нөгөө хоолны газараа ирлээ. Нөгөө охин тосч аваад. Хүн хүлээлгчээд алга болчих юм аа. Ээж зөндөө хүлээлээ шít. Догжаа. Ингэсэн чи тэндээс ээж нь гараад ирлээ. Шууд манай Тэшигийг тэрврээд сүйдүүлж байна. Яасан? Хэцүү байсан уу? Хоолоо идсэн үү? Зүгээрээ ихчээ. Гэсэн чинь. Яв. Дахиж битгий ирээрэй. Гэд ууралчлаа. Уучлаарай. Юунд уучлаарай гэж. Уучлаарай ээжээ. Ингэсэн чи харин зөөлөрч байна шүү. Өсөж байна вэ? Гэртээ тавтай морил. Гэд өгтөж авлаа. Тэгээд сайхан сангивсаал игээд Тэшиг төгч байна. Охин харин цаанаас нь харж байснаа. Йоо, итгэмээргүй маа догжаа. Чи битгий намайг миний нэрээр дуудаад бай. Дуутахаар яадгий. Ингэдгий гэд гөвчлөө. Уурлаад босоод явах гэсэн чинь. Хайчхнуу чи хардаггүй мó догжаа. Наа чи хүн үхэж байна. Ингэсэн чи Тэшиг тэнд гахаж байдаг шүү. Орой нөхөн энэ герт ажил хийхгүй байна гэж байхгүй. Би хувцас авгаана. Харин чи 0 цэвэрлээд нохоо холлоно. Мэдв? Намайг дагаад яв. Ингэснэ дээвэр дээр гараад. Намайг өөрчин ах шигэ хандна гэж бити мөрөөдөрөө мэдв? За, ээж та хоёр ямар түүхтэйг би мэдэхгүй ч. Гэхдээ би бол шал танихгүй хүнтэй хамт амьдрмааргүй байна. Ээжийг бодоод л зөвшөөрсөн. Ах мах гэж дуудана гэж бити бодоорой. Нэг зөвлөгөө өгөхөд тэнэг байна гэдэг зүгээр нэг юм биш. Бүр гимт хэрэг шүү. Жаах ухаантай бай. Мэдв? Ингэж байна. Тас хис охин байх шүү. Түүнийг хээж ин гэдэг. Орой манай Тэшиг унтахынхаа өмнө би дахиж уухгүй. Би дахиж зодолдохгүй. Би дахиж уйлахгүй. Гэт нөгөө үгээ хэлээд унтлаа. Өглөө нь хээж ин. Босоорой. Хөөш, босоорой гэснэ.
Би түлхөрөө өгөхөө мартчих. Гарахаар бол цоожлоорой. Угаасаа хулгайлаад ах юм байхгүй л дээ. Гэхдээ яг уу. Манай хүн жаахан сонио харсан чинь. Яагаад ингэж хараа? Өмнө нь ийм хөөрхөн охин харж байгаагүй юм уу? Гэснээ яваад өглөө. Дөрс шилжиж нэг залуу сонгуулийн сурталчилгаа маягийн юм хийж байна. Бид нар танд найдаж байгаа шүү. Тийм ээ. Хөгжил дэвшил гэдэг зүйл өөрөө ирдэггүй юм. Үүнийг хүн бий болгодог юм. Бен захыг шинчлээд үйлчлүүлэгчдийг эргүүлээд авчрах болно. Надад итгэхээрэй. Тийм ээ. Чойпансуу арайд сонгуул биш бололтой. Машинда сууггүй юу гараа өнөрлээд. Шижгийн юмнууд. Али хурдан энэ өмхирсэн газраас явъя. Онцгүйгээр бололтой шүү. Манай тийшийг цагдаа дээр очиод нэг юм бөглөж байна. Тэгсэн тэндээс нэг цагдаа ирээд болиулчлаа. Чи намайг таньж байна уу? Үгүй. Хоёулаа нэг сургууль байсан штэ. Чи намайг дээрлэхдэг байсан. Санж гин үү? Тэгэд гараад ярилцлаа. Би чиний оронд байсан бол наашаа ирэхгүй л байсан юм да. Энтхийн бүх хүмүүс чамд дургүй штэ. Би засарсан. Оо тийм үү? За ямар ч тач би харж байгаа шүү. Битгий асуудал тариад байгаарай. Хоош, ажил дээр битгий тоглоод байл та. Цайны цаг штэ. Гэд тоосонгүй. За. Манай тийшиг харин эмнэлэг дээр очиод шивээсээ арилгуулах гэж сууж байна. Би бүгдийг нь арилгуулмаар байна. Энэ их үнэтэй. Бас их цаг орно. Сорив тогтож магадгүй. Манай хүн харин тэнд цээжээ дараад суугаад байна. Яасан бол гэтэл хөөрхий. Бүх эмнэлгээр хартсан байж байсан юм байна. Тийшигийн ээж нь харин нөгөө Чо Пансуугийн ажлын гадаа ирж байна. Тэгээд шууд дайраад ороод ирлээ. Уулзалгүй удлаа шүү. Наран цэцгийн талбай хадагтай. Юу болов? Шуудхан ярилцъя. Би ресторана яасан ч зарж чадахгүй. Тийм болохоор битгий дээрэмчид явуулаад бай. Үгүй бол би буцаагаад хазан шүү гэж хэд гараад явчлаа. Нөгөө мафийн боссын туслах нь Тэшигийг ажилд орсон гэд боссдоо мэдээлж байна. Юу? Тэшиг ажилд орсон гинэ? Бас тэр наран цэцгийн талбай хадагтайтай байгаа гэсэн. Тэр одоо яаж чад байгаа юм болоо? Оройн Тэшиг дээвэр дээр байж байтал хээж нь гараад ирлээ. Ийшээ гарч ирж болно гэж хэн хэлээв? Эн чинь миний хатуу орчлонгоос нуугддаг цор ганц газар гэж мэдэхгүй юу? Тамхи татаж байгаа юм уу? За тат. Чи намайг ахаа гэж дуудаж болохгүй юу? Битгий тийм юм мөрөөд гэж би хэлээгүй лөө. Би сайн ах байж чадна шүү дээ. Харамсалтай нь би сайн дүү ээж чадахгүй. Наад нүрээ яаж хав? Миний нүрөө ганцхан шалтгаан байгаа. Хитрхи хөөрхөн болохоор хэцүү байна. Ингэж байна шүү. Манай хүн дэвтэр дээрээ тамхи татах гэснээр дарж байна. Хүслийн жигсаалтын нэг нь тамхи татах байсан бололтой шүү. Маргааш нь 2 цагта Тэшигийн ажиллаж байгаа газар нь ирж байна. Тэгснэ. Тэр хардаа Тэшиг байна. Чангмуу Янги хоёулаа түүнээс айдгий. Сөлдөө амтэн шиг л харагдаж байна штэ. Үний юм уу? Чи юу ярьж байгаа? Ингээд Тэшигийн түүхийг ярьж өглөө. Тэшиг сургуулаасаа хөөгдөд буруу замаар орж асуудал тарьж эхэлсэн юм байна. Янги болон Чангмуу хоёр түүний туслахуд байж 10 жилийн өмнө шүү дээ. Нэг бороотой өдөр Тэшиг уугаад сууж байтал Чо Допил гэж танхаа итгэхэд хүмүүсээ цуглуулад Тэшигийг алхаар ирсэн. Харин Тэшиг босч ирээд ганцаараа бүгдийн цоц бултаад баруун саваад зүүн саваад нислэн өшөглөөд авч шидэд тэгээд худахтай дайрангууд нь тэр дор нь хариуг нь бариад тэгээд нөгөө танхаа итгэхэд Допил үгсэн багхгүй юу. Янги Чангмуу хоёр туслах гээд ирсэн чинь айл хэдийн бүгдийн нухацсан. Тэгээд Тэшиг шоронд орж Янги Чангмуу хоёр хотыг иргэшээдэг болсон. Тэр үед харин Тэшигээс болж доглон болсон Бёнжи гэж залуу Чо Пансуутай нийлж ирээд тэднийг буулгаж авсан. Тэр хоёр шууд л бууж өгөөд Чо Пансууд хоёулаа зүтгэхээр болсон гэж байна шүү. Тэгснэ. Тэшиг шиг хүн зүгээр байна гэж байхгүй. Удахгүй том юм болох нь тодорхой. Али явъя. Очиж мэдүүлэг авъя. Ингээд ажиллаж байгаа газрын дарагтай очиод уулздаг. Дарган тэнд. Тэшиг гэж нөхөр манайх руу ороод ирэхээр нь би яана л гэж бодсон. Тэгсэн ажил байна уу гэдг юм да. Гэхдээ би яг хуу ажил өгөөд хэрвээ хийж чадахгүй бол болиулчих гэж бодохгүй юу. Тэгсэн чи харин янзын ажиллаж байна шүү. Би өөрөө хөдөлмөрч хүнд дуртай. Тийм хүмүүс ховор шүү. Тэшиг бол сайн ажилтан. Тэр ууж байна уу? Уухгүй байна лээ. Бид нар уух гээд чи жаахан уугаач гэсэн чинь огт уухгүй байлаа. За. Цагдаа жаахан гайхастай. Чо Пансуу харин нөгөө ээжийнх нь рестораны хажуугаар өнгөрч байна. Гэхдээ энийг одоо болтол аваагүй байгаа юм бах та. Энийг авахгүй бол үйлчилгээний төвөө яаж барих юм бэ? Гэд ууралж байна. Заавал би өөрөө оролцох ёстой байна да. Өнөөрэ залуусыг цуглуул гэд хэлж байна. Ээж харин математикийн хичээлдээ сууж байдаг. Ойлгож байгаа юм алга бараг л унтаад байна. Багш нь харин хөөрхөн бүсгүй байна шүү. Хичээлийн дараа багшаа ийм тоо амьдралд хэрэг болно гэж юу? Ямар мэрэгжил сонгохоос шалтгаална да гэж байна. Тэгсэн тэнд нь Тэшиг ирчихсэн байна. Тэр одоо юу хийж байгаа юм болоо? Явж очиод чи юу хийж байгаа юм? Хөөх коллежид сурах гэж байгаа юм уу? Чи юу? Тэ яасан? Хөө яах зүгээр. Болно. Сураарай. Манай аав сурахад хизээж ороодохгүй гэдэг байсан. Ямар хичээл соох гэж байгаа? Англи хэл. Математик яасан. Би матта сайн болохоор асуудалгүй баха. Чам шиг тэнийг матта сайн гэж юу? Чи ядаж интеграл гэж мэдхүү? Тий, мэднэ. Юу? Тийм гинэ. Худлаа яриад байгаарай. Ингэсэн чи математикийн багш нь Тэшигийг таньж байна. Тэгээд уулзцгаалаа. Би чамайг шоронд байхад эргэж өтсөн. Чи харин уулзахгүй гэсэн. Яагаад тэгсэн бэ? Уулзахаар бол би чамтай ганцхан удаа л уулзах нь зөв гэж бодсон юм аа.
Яагаад? Уучлаарай л гэж хэлэх гээд. Үрцүүл байхгүй гэж юу? Өөр юу хэлэх үү дээ? Ингэж байна шүү. Манай хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан бол л да. Ээж харин тэнд мультимедиа тоглуулагч үзээд байж байна. Наадах чи юу юм бэ? Энэ зурагт үзэж хөгжим тоглуулж бас зураг авч болдгийг. Гоё ягаа биз? Дэшиг тэнд. Энэгээр яадгийг. Тэрний оронд М банкны шинэ харилцагч болчих юм бол хурд эргүүлээд iPhone 17 хожих боломжтой шүү дээ. Зурагтыг бол бас хурд эргүүлээд 55 инчийн Samsung зурагт хожоод үзэж болно. Тэгэж азант найдна гэж юу хэлсэн? Аз үшээ. Магадлал харилцаа ашигтай бизнесийн санал гэсэн үг. Чи М банк ашиглаж ирээдүйдээ хөрөнгө оруулангаа 2 удаа сайхан хурд эргүүлчихэд буруу юм байхгүй шүү дээ. Хурд болгон бэлэгтэй. Баг гэхэд 1000 төгрөг хожно. 2 эргүүлэн гэхээр багадаа 2000. Гялцахгүй бол 1 сарын 31-нд дуусна шүү. Ингээд яваад өглөө. Хөө энэ одоо ийм чухал юмыг одоо хэлээд тахтай яадаг байна. Тэгэд манай хоёр гудамжинд хоол идэнгээ. Хээж нь математикийн талаар асууж байна. Чи нэрэн интеграл мэддэг юм уу? Дифференциалын уруу хамаарал. Гэхдээ нэг талдаа учир буцааж болтгүй. Дифференциал тогтмолыг устгах. Харин интеграл сэргийж чадахгүй. Хөөх, яаж мэддэг юм бэ? Би шоронд цаг алахын тулд математик үздэг байсан гэж байна шүү. Тэгсэн тэндээс хэсэг хүүхдүүд ирж байна. Хардаа тэр чиний сайн охин биш үү? Ингэсэн чи нөгөөх нь ирээд манай хүнийг өшөглөөд унгаачлаа. Тэгэд хөнгүү газар авчираад баахан зодож байна. Тэшиг харин яадагч вэ? Цогтолтуудыг нь зүгээр л гаргаад байна. Зодтолдохгүйгээд амлалт өгчихсөн шүү дээ. Чи миний сайн охиныг найрах гээд байгаа юм уу? Би түүнд хайртай мэдөө. Энэ шивэсийг хар. Би хээжинд хайртай. Түүнийг зүгээр орхи. Чи өөрөө түүнийг зүгээр орхи. Ингэсэн чинь найзуудаа дуудаад олуулаагүй ч байна. Тэр үед харин Тэшигийн хувцас нь урагчдаг. Шивэсийг нь хараад хүүхдүүд айнаа. Тэшиг харин зүгээр босоод яваад өгдөг. Оройн хээжин ахтаа биеинт оруулж ирж өглөө. Жаахан зөөлөрч байгаа бол л та. Өнөөдөр юу болсныг ээжэд битгий хэлээрэ. Түүний санааг зовооморгүй байна гэж байна. Дөрс шилжиж чой пансуу чаммуу болон Янги хоёртой уулзаж байна. Тэгэд би Oracle клубэ та хоёрын нэгэнд даатгамаар байна. Ингэсэн чи чаммуу усч ирээд. Би хариуцвал хамгийн сайнараа хичээх болно ирхмэ. Энэ клуб ямар супермаркет биш дээ. Энэ хавийн хамгийн том клубыг ажилуулахад бизнес сэтгэлгээ хэрэгтэй. Би бол бизнес сэтгэлгээтэй хүн. Таны урмыг хугалахгүй. Би бас бизнес ухаантай. Би хөөхөө охтуудаар дүүргээд алдартай дуучдыг авчираад хүмүүсэд орон татчих нь хамгийн чухал нь зөөгчөө зөв сонгох байдгийг. Ингээд өөрсдийгөө шидэд явж өглөө. Энэ хоёр энэ Oracle-гийн клуб дээр алалцж байгаа бололтой. За та хоёрын хин ч байсан сайн ажиллах байхаа. Харин тэр наран цэцгийн хатагтай ресторан яасан юм бол? Одоо болтол нүүгээгүй байх шиг байсан. Би хамгийн сайнараа хичээж байгаа. Гэтэл чанга мó. Энэ ажлыг анханасаа надад даатгах ёстой байсан. Би бол гуйгаад болохгүй бол гуйдаад болгочих чадах хүн надад даатгачих. За тэг. Ер нь чи хариуцж ав. Ингэснэ Янгид. Чи бизнес хийхэд хитрхи зөөлий юм. Чи харин хурдан хийгээрэй. Чангуу тэнд би дийлчлээгээд өнгөрөөд байна. Маргааш чангуу рестораны гадаа залуустайгаа ирлээ. За хүндлэл мэдхгүй хүнд би дургу. Ороод мэдлээ боосоо. Тэгсэн дотор нь Тэшиг сууж байна шүү. Араас нь гарууд орж ирээд сүйтгэд унлаа. Тэшиг гайхлаа. Чангмуу харин тэндээс пэтэгээд орж ирнэ. Тэгснэ Тэшигийг хараад Тэшиг хой болцгоо. Энэ чиний залуус юм уу? Тэшиг чи энд юу хийж? Ингэсэн чи шууд багалзуурдаад авлаа. Энэ миний ээжийн газар. Явцгаа. Танаа ээжийнхээ. За одоо яв. Тэшиг битгий буруугаар ойлгоорой. Яваа. Гэт явуулчлаа. Чангмуу шууд Янги руу очиод ууралж байна. Чи Тэшиг тэнд байгаа гэж хэлэхгүй яасан. Намайг алуулахыг хүсээ юу? Чи огт хүн сонсдоггүй штэ. Би харин Тэшиг юу төлөвлөд байгааг ажиглаж байна. Тэр өөр том бүлэглэлтэй нэг ч гисэн байвал яах вэ? Зүгээр энэ тагнуул хийж байвал яах вэ? Удахгүй чи вит хоёрыг зайлуулад энтхийг авчих чинь билүү? Тэгвэл ноён чойч түүнийг зогсоож чадахгүй штэ. Гэхдээ бид найзууд үсттэй. Чи шоронд хэдэн удаа түүнийг иргэсэн. Нэг ч очоогүй үсттэй. Би бол 5 удаа очив. Ингэж байна шүү. Чой пансуу нөгөө рестораны хажуугаар өнгөрч байна. Тэгэд гайхлаа. Хөөе. Өнөөдөр сүүтгэн гээд байсан чинь яасан болоо. Эднэр надаар тоглоод байгаа бах та. Тэгсэн жолооч нь түн Тэшиг гараад ирчихсэн байгаа гэд хэлж байна. Шууд нөгөө хоёрыг дуудаад дэглэлээ. Тэшиг гараад ирчихсэн байхад надад хэлэхгүй байна гинэ. Нөгөө тал тарин Тэшиг дүүдээ математикийг нь зааж өгч байдаг. Чи дунд сургуулиас хөөгдсөн гिचгээд надаас илүү айхч гिचтэй. Би яагаад дифференциалыг ойлгочиход интегралыг нь ойлгохгүй байгаа юм бэ? Тэнийг болохоор л байхгүй юу да. Гэт Тэшиг хариуг авчлаа. Оройн Тэшиг анхны цалингаа авсан гэд ээжтэй бэлэг аваад ирчихэж. Гүя чи өөртөө зарцуулахгүй яасан бэ? Аль юу байгаа гэсэн чи гараа тат. Бас дуртай байна. Тэгэд нэгэд үдсэн чинь гутал байж байна. Би танд их өртөө шүү ээж. Баярлалаа. Дүүн тэндээс харин тэрээч гэд дөхөд байна. Тэгэд Тэшиг ээжигээ тэрвэрлээ. Дүүн гараад ёо хизээ ажил хийгээд ээжид бэлэг өгөх юм бол та. Ингэсэн чи Тэшиг гараад ирлээ.
Хөөе, ийшээ гарч ирж болохгүй гэж хэлээ үсттэй. Ингэсэн чи бэлэг өгч байна. Нэгэд үтсэн чи нөгөө мультимедиа тоглуулагч нь байж байна шүү. Энийг ээж надад авч өгнө гэж байсан юм мэдөө гэсэн чинь. Тэгвэл болвол гэд аваад уучлаа. Буугаад харин бэлэг өгөх гэсэн хүслийн жигсаалтад арч байна. Дүүн харин тэнд аягтай кофе оруулж өгч байна. Тэгснэ ширэки муур шиг царайлаад байна шүү. Бэлгийг нөглөө. Аваад хаалга хаалаа. Тэшигч бас баярлж байна. Маргааш нь хичээлээд автаж байтал нөгөө хүслийн жигсаалттай дэвтрийн дүүн авчдаг. Ээжийн дэвтэр биш үү? Ингээд таньж байна шүү. Шоронд байхад нь ээж нь авчирж өгсөн юм байна. Тэшиг харин хүмүүжих хугацаанд хүслийн жигсаалтаа бичээд өөртөө бас давхар амлалт өгч дүүн уншаад. Инээдтэй юм аа. Гудамжин чээж үзэх гинөө. Бас сижгийн. Энийг харин би биелүүлж өгье мэдөө. Ингэсэн чинь аялалд явах гэж байна. Маргааш нь хоолны газраа хаагаад тэшигтэй гуруулаа зугаалгаар явдаг. Тэшигд маань сайхан байгаа бол та дүүн ээжтэй. Би интегралаа ойлгочихсан ээж. Яаж тэрөө? Тэшиг ах зааж гисэн. Йоо, тэр ухаантай. Бас коллежид орно гэсэн. Тийм гэж үү? Миний хөө, хэрвээ чи коллежид орох юм бол ээжийн төлбөрийг нь төлнө. Урагшаа тэшиг. За, ирээд тарусэд. Гүчи эхлээд ахтаа өгөөч. Тэшиг дээр дүүн ирээд чиг хөвч зөөж өгч байна. Тэгээд ам бариад ахтаа дуулж өгдөг. Янзын сайхан дуурийн дуу шүү. Харин бодит амьдрал дээр ичэнэрүү ээж нь тэндээс. Энэ яг юмтай. Тэгээд манай гурав хамт зургаад арууллаа. Маргааш нь тэшиг ажиллаа дараад иртэл нөгөө Чой Пансугийн жолооч Бёнжи ирчихсэн байж байна. Тэгээд жаахан ярьж суулаа. Хөлийг чинь ийм болгосон дуучлаарай. Эрдний явдал шүү дээ. Одоо мартацгаая. Чой Пансу энд том үйлчилгээний төв барих гэж байгаа. Ээж чинь газар одоо саад болоод байгаа юм. Миний бодлоор чи гэр бүлтэйгээ хамт энэ газрыг эртхэн орхивол зүгээр баха. Чой бол өөдгөө амтэн шүү. Гэд анхааруулж байна. Үүнийг харин Янгигийн хүмүүс ажиглаж байдаг. Тэр доор нь Янги Донгмо хоёр уулзаад ярилцаж байна. Чой Пансугийн жолооч Бёнжи тэшигтэй уулзсан гинэ. Энэ юу ээж таарах уу? Чи боддоо. Юу ээдг юм бэ? Чой тэшигт санал тавьсан бах. Тэр санал нь юу ээж болох вэ? Зүгээр жижигхэн ажлын санал биш гэдг нь тодорхой. Юу? Ораклиг уу? Тийм баха. Тэгвэл бид яах юм бэ? Чангмо анхааралтай сонс. Чи тэр рестораныг нь хурдан нүүлэг. Би харин тэшигт санаа тавья. Ингээд дайснууд нэг зорилгодор нэг дэцгэлээ. Тэшиг харин шивэснээсээ хэсгийг нь лазердуулж байна. Дүү охин нь тэнд хөвдөж байна уу? Түлж байна уу? Яг арилах байгаа. Эмч тэнд. Ой, чимээгүй байгаа ч. Би ажиллаа хиймээр байна. Махширж байгаа юм шиг үнэртэй дах. Чимээгүйгээд байна штэ. Наадхаа гарга. Тэндээс гараад манай хоёр гудамжинд үдэн идэж байна. Тэшиг маань ажлынхаа хажуугаар коллежид орох гээд бэлдэж байгаа бололтой. Хээжин, сайн сураарай. Сайн сурах юм бол коллежид хамт явъя. Тэгэх юм бол чи намайг хамгаалаад амар штт. Энэ орчлон чинь хөөхөө охтод хитрхи аюултай. Хөөе, яагаад дуурахгүй байгаа юм бэ? Би хөөхөн биш юм уу? Оройн харин Тэшиг ээжинтэй хамт коллежид явна гэд хүслийн жагсаалтаа нэмж байна. Маргааш нь харин Чангмо ирээд ээжийнх нь рестораныг сүйдэглээ. Ээж нь шууд хөөж гаргаад унгачдаг. Ээж нь харин үүнийг нь холоос харчлаа. Гүүжирээд шууд Чангмог нөгөө плеерээрээ цогчлоо. Тэгснэгүүгээд зүхтаачна. Нөгөө 2 цагта холоос хараад бид очих уу? Болохгүй. Чангмо өөрөө байхад чинь явж хоол идэ. Цагдаа нар бол хэрэг алгаа. Чангмо тэнд. Авгаа. Танаа өхөн сая зэвсгэр миний толгоор үзөгсөн. Ингээд адил боллоо мэдвүү? Хэрвээ үгүй гэвэл цагдаад гомдол гаргаж охиныг чинь шоронд хийн шүү. Намайг танил талтайг мэднэ үсттэй гэд томорч байна. Ээж нь харин ах дээрээ гүгээд ирлээ. Ээж, хурдан гэд гялсгүүлээ. Одсон чинь дээрэмчд явчихжээ. Манай гурав юмаа янзллаа. Ээж нь тэнд тоглуулагч чи эвдэрсэн. Гэхдээ хардаа зургийн даага гэж байна шүү. Чангмо тэнд амжилтаа тэмдэглэж байтал Тэшиг хүрээд ирлээ. Жохо айсан байдалтай. Тэшиг, би чамтай ярихгүй. Чой Пансутай уулзуулаад гэж шууд босстай нь уулзлаа. Чи тэгэхээр Тэшиг байх нэ? Би дахиж зодолдохгүйгээд өөртөө амлцсан юм аа. Намайг амлалтаа сахихад туслаач. Юу? Би чамайг хүчилсэн гэж юу? Би харин ч чамд ажлын санал тавих гэж байсан. Би ажилтаа зүгээр амлалтаа биелүүлэхэд маань тусалж өгөөрэй гэд явлаа. Пансу ууралж байна. Шууд Янги руу залгаж байна. Янги харин нөгөө 2 цагдаа руу залгадаг. Би бүх жүжигчд бүх юмыг нь бэлдээд өгнө. Та нар зүгээр л түүнийг баривчлаад дахиад шоронд нь хийчих. Тэгэл болоо. Ингэж байна шүү. Тэгэд хэсэг дээрэмчтэй явууллаа. Тэшиг ажил дээрээ байж байтал хэсэг гарууд хүрээд ирлээ. Тав морилноо. Танахыг сайн гэж сонслоо. Тийм ээ. Та зөв сонссон байна. Танд яаж туслах вэ? Би машинда далавч хийлгмээр байна. Чадна үсттэй. Та тоглоом хийгээд л. Би тоглож байгаа юм шиг харагдаад байна уу? Манайх тийм юм хийдэггүй. Та өөр газар руу яв та. Юу? Өөр газар гинэ? Гэснээ зодоод унлаа. Таныг уурлуулсан бол уучлаарай. Гэт Тэшиг хөдөлсөнгүй. Нөгөөдүүл нь гөвж өглөө. Дарга нь гараад ирсэн чинь даргатай нь хамт гөвлөө. Манай хүн даргыгаа хамгаалж дээр нь хааж байгаад гөвлөдөг. Хүмүүс цуглаад эвгүүтэд ирэх үед дээрэмчд яваад өгдөг. Ингээд Тэшигийг уурлуулах оролдлого амжилтгүй боллоо. Нөгөө цагдаа нар
Хөөх, Тэшиг ууралсангүй гэж юу? Тэр нээрэн өөрчлөгджээ. Оройн Тэшиг гэртээ байж байтал дараагийн сум нь ирж байна. Нөгөө зэвүүн сурагч орж ирээд "Хөөх, алуурчин байж байгаа шүү. Би та хоёрын түүхийг мэдэн шүү. Чи наад нэг юма хүү энтер гэж дуудаад ухтаа ядгий. Хүүг чинь алсан хүнгээ вэстэй. Чой допил" гэсэн чи ээж нь салгалаад гадна нь байсан хээж нь бас цочиж байна. Дээрэмчингээ асуугтаачлаа. Ээж нь нилээн цочирдлоо. Ээжээсээ яагаад гэд асууж байна. Ээж нь "Бэ ахыг чинь өгсөний дараа Тэшиг дээр эргэлтээр очив юм. Тэгээд яагаад миний хүүг алсан юм гэж асуусан. Гэтэл тэр уйлчихсан. Би өмнө нь хүн хизээч ингэж гашуун уйлж байгааг хараагүй. Тэгээд би тэр санаатаагаар ингээгүй гэдгийг ойлгосон юм. Тэгээд хит хит удаа түүн дээр очисон. Түүнийг муу хүүхэд биш гэдгийг нь мэдэж авсан. Хэдэн жил өнгөрөхөд би түүнийг хүүгээ болгож авахар шийдсэн гэж байна шүү. Агуу зүрх сэтгэлтэй бүсгүй ээжээ. Хээжийн Тэшиг дээр очиод "Тамхинаас гарсан гэвэцтэй. Уучлаарай. Би буруу удаж. Би удахгүй явнаа. Ээжийг сайн хараарай." "Йоо, ээж чамтай байхдаа хүүтэйгээ байна гэд баярлдаг. Тэгсэн чи явна гинэ. Бас би чамааг уучлсан гэж хэлэх гээд гарч ирж байхад чи явлаа гинэ. Миний ах мөнгнөөс болж ээжийг зодддаг байсан. Би жаахан байсан болохоор ахыг өгсөний дараа баярлсан. Ямар ч байсан манай ээж дахиж хүүдээ зодуулахгүй гэд. Тэгсэн түүнийг жаргалтай байлгадаг ганц хүн нь одоо явлаа гинэ. Бол битгий яв. Ээж хизээч юм жаргалтай байхыг би хараагүй. Зүгээр л бидэнтэй амьдр. Хэрвээ үлдэх юм бол би ахаа гэж дуудъя шүү. Тэшиг ахаа. Тэшиг ахаа. Ямар эвгүн бэ гэд яваад өглөө. Маргааш нарийн ээж нэг тэмдэглэлийн дэвтэр Канадад Чо Пансуу дээр аваад ичдэг. "Юу? Би танай хөө хөлсөлж Тэшигийг алуулах гэсэн гинэ. Чи чинь солиороо юу?" Гэтэл нөгөө дэвтрийнхээ хуулбарыг өгöd. "Миний хөө бүх юма тэмдэглэдэг байсан. Энд бүх баримт нь байгаа. Удахгүй улс төрд орж өндөр албан тушаал руу зүтгэх үед чинь энэ дэвтэр гараад ирэх юм бол их л хэцүү бах та. Хэрвээ чи Тэшигийг болон биднийг зүгээр орхих юм бол би чимээгүй байна" гэчээд гараад явчлаа. Дэвтрийг харсан чинь нээрэн баримт байна шүү. Пансуу тэнд "Бэ яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй." Тэр үед Тэшиг ажил дээрээ байж байх үед нөгөө Бёнги залгаж байна. "Тэшиг, анхааралтай сонс. Ээж чинь ирээд Чо Пансууг сүрдүүлсэн. 10 жилийн өмнө Донгил чамайг алхаар өдсөн нь Чогийн захиалга байсан. Энэ баримтыг ээж чинь үзүүлсэн. Одоо ээж чинь аюултай нөхцөлд орсон. Би чамайг болгоомжлуулах үүднээс залгалаа" гэд анхаарууллаа. Энэ нэрэн сайн залуу бололтой шүү. Тэшиг гэртээ иртэл ээж нь ямар тач зүгээр байна. Гэхдээ жаахан уучжээ. "Тэшиг, ээж нь асуудлыг зохицуулсаа. Одоо хинч биднэр оролдохгүй" гэж байна. Маргааш нарийн охин дүүн сургуультай явж байтал нөгөө танхаа сурагч мотоциклтэй ирээд тоосгор зогчлоо. Хээж нь шууд эмлэгт хүргэглээ. Тэшиг бас яхаа мэдгүй хэцүү байна. Оройн ээж нь "Тэшиг, гэр бүл бүхнээс чухал үсттэй. Хээж нь бол бидний гэр бүл. Тэгэхээр гэр бүлээ хамгаалаад эндээс нүй да. Өөр газар очиод бүхнийг шинээр эхлэе. Энэ мөнгөөр хээчнийг хагалгаанд оруулчих. Уул нь хурмын бэлэг болгож өгье гэж бодож байсан гэд мөнгө өгч байна. Тэшиг гарвуугүй юу? Шууд Чойтой уулзуул гэд чанга муу ярьж байна. Ороклийн гадаа харин цагдаа нар зогсчихсон. Тэшигийг эвгүүтүүл баривчлан гэд хүлээж байна. Тэшиг явж ороод "Би болон миний гэр бүл эндээс нүүхэр болсон. За тэгэлтэй баярлалаа. Би дуудахгүй явчихнаа" гэтэл "Хүн буруу юм хийсэн бол төлөөсийг нь төлдөг. Нэг гараа надад өгч. Тэгээд явж болно" гэд даварч байна. Тэшиг харин яасан ч гүй. Шууд л гараа өгөхөр боллоо. Бёнжи худаг бариад гарыг нь гимтэх гэж байна. Тэгээд хэсэг зүсснэ. Одоо тэр сэрэ барихаас өөр юм чадахгүй. Пансуу тэнд "За" гэд дөхөж байна. Бёнжи Тэшигийг машинд асуулгаад "Тэшиг, гар чинь яагачгүй. Санаа зовлтгоо. Эндээс яваад өөр газар сайхан амьдраарай. Гарны хувьд бол миний чамд өгч байгаа сүүлийн бэлэг гэж бодоорой" гэж байна шүү. Тэр үед харин Чо Пансуу Янгид нэг юм хэлж байдаг. Тэшиг эмлэгт дүү дээрээ ирчихсэн байж байна. "Одоо зүгээрээ. Бүх юм сайхан болно." Ээж нь харин гэртээ зургнуудаа үзээд сууж байна. Тэр үед харин ардаас нь нэг хүн гитэд байна. Янги шууд нууцаар ороод ирлээ. Пансуу ээжийг нь устгах даалгавар өгсөн юм байна. Тэрийг ээж гүйцээлээ. Тэгээд хуруугаар нь рестораны гэрээн дээр тамга даруулаад нөгөө тэмдэглэлийн дэвтрийг нь аваад явлаа. Тэшиг гэртээ ирэх үед ээж нь амиа хорлсон байдалтай байж байна. Ээж ингээд ээжигээ оршууллаа. Тэшигийн дарга нь "Тэр уул нь сайн бүсгүй байсан юм аа. Амьдрахын төлөө үнэхээр их тэмцдэг байсан. Түүнийг ийм үйлдэл хийсэнд итгэж чадахгүй нэ." Тэшиг харин ээжийнхээ өрөөнөөс нэг эмэг олж байна. Тэгээд хээжин дээр очихсан байж байдаг. Хээжин сэрээд "Хүн байна уу?" "Би байна. Тэшиг байна." "Оо, Тэшиг, эсвэл ахаа гэх үү? Ээж яасан бэ?" "Ээж ресторан дээр байгаа. Ажиллаа хийж байгаа. Ахаа, танаас нэг юм гуй" гэд зураг угаадаг газар руу явуулдаг. Очсон ч нөгөө гуруулаа ахуулсан зургийг нь угаагаад тавьчихж тэр зурган дээр байгаа ээжигээ хараад сэтгэл нь дийлсэнгүй бололтой шууд л уйлчлаа. Уул нь дахиж уйлахгүй гэж амласан шүү дээ.
Тэр оройдоо амлалтаа зөрчөөд нилээн ууд суулаа. Нөгөө тал харин Чо Пансу шинэ клубийнхаа нээлтийг хийж байна. Тав тамирал боосоо. Тэгэд бөөндөө ширээ тавиад боломжгүй юм гэж үгүй. Та хоёр хүртэл буцаад нэгдэж болж байгаа биз дээ. Одооноос энэ клубээ сайн ажилуулаарай гэж байтал цаана нэг нөхөр дуулаад байна. Хөө энэ юу вэ? Хэн тэнд уйлаад байна? Гэтэл Тэшиг гарч ирээд би байна. Новш минь. Оо, Тэшиг. Айсан шин жалгаа гар нь ажиллахгүй гэж бодож байгаа шүү дээ. Тэшиг тэнд. Заавал бүгдийг нь авах хэрэг байсан юм уу? Зүгээр явуулчихж болоогүй мó? Янги. Тэшиг. Ээж чинь талаар сонссон. Харамсалтай байна. Ингэсэн чи Янгигийн эмгийг гаргаж идчихлээ. Оо, хаагаад олдохгүй байсан. Гэт шууд цайрч байна. Хэн ээжиний нүрийг юм болгосон? Би тэгсэ. Яах вэ? Ингэж байна шүү. Тэшиг. Бёнжи, явж бай. Хэрвээ эдэнтэй хамт өхмээргүй байгаа бол шүү дээ. Ингэсэн чи Бёнжи шууд гараад явж байна. Пансуу тэнд. Энэ новшиг хардаа. Бёнжи гарахта. Баярлалаа Тэшиг. Амийг минь өршөөсөнд. Гэт гараад явлаа. Тэшиг. Гим хийсэн хүн шийтгэлээ хүртэнэ. Одоо энийг миний шийтгэл гэж бодоорой. Хөө, энэ өрөөсөн гарт өөрийгөө юу чадна гэж бодож байгаа бол аль нэг нь очтоо. Ингэсэн нөгөө бадсан би болох уу гэд очлоо. Хутга барьж очиод өөрийнхөө хутганд өрчлөө. Тэшиг харин тамхи асааснаа шидчихлээ. Үүдэнд бензин асгацсан байж гаргахгүй гэд гал тавьчлаа. Бүгд энэндээ дуусна гэж шийдсэн бололтой шүү. Тэгээд эхнээс нь гүвж гарлаа. Ирсэн болгоныг нь унгаанаа. Тэшиг үнэхээр бяртай юм байна. Нэг нэгээр нь барьж аваад дахиж босгохооргүй болгоод яваад байна. Тэгээд тэрүүгээр дүүлж угаад пансуу руу нэг өвсөрж үзлээ. Айш, али аваач наадха. Тэгээд ирснийг нь гөвж байгаад дон муутай үздэг. Шууд барьж аваад боолтонд оруулаад дийлчлээ. Өөрөө бас нилээн зодууллаа. Янги дээр ирэх үе тарин Янги түүнийг шууд хутгалчлаа. Манай хүн хутгалуулсан ч гэсэн Янгиг барьж авч сэгсэрж байгаад доош нь шидчихлээ. Тэгээд хамгийн сүүлд Пансууг дуусгадаг. Тэгээд тэр газар мафийнхантай хамт шатаад байж байхдаа ээжийнхээ талаар боддог. Тэгснэ ээж чинь уучлаарай. Би амлалтандаа хүрч чадсангүй. Дүрс шилжиж хэдэн жилийн дараа манай ээж нь математикийн ангид туслах багш болчихсон бололтой. Багш бодлого тайлбарлаж байгаад. За, материалуудаа хээжинд өгөөрэй. Хээж, чиний судалгааны ажил оюутнуудыг гайхшрууллаа шүү. Ингэж байна. Манай хээж нь мэрэгжлийн болсон бололтой. Тэндээс гараад хээж нь дэвтрээ нээгээд ах болон ээжтэйгээ авахулсан зураг харж байна. Тэгээд судалгааны ажил хамгаалах гэсэн хүслийн жигсаалтыг нь дарж байдаг. Ахынхаа хүслүүдийг гүйцээж байгаа бололтой. Тэгээд хайр гэж ер нь юу юм бол? Надад бол сайхан дурсамжуудаа бодох үед хайр мэдрэгддэг. Хэрвээ тэр дурсамжуудаа мартахгүй байвал энэ хайр бас хизээч өөрчлөгдөхгүй л байна. Тийм биз дээ. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байла. За манайхан энэ төрлийн солонгосын мафтай кинонуудыг цаг алдахгүй үзхийг хүсэх юм бол subscribe дараарай. Тэгээд манай царайлгуудыг нэндэйлсээрэй. Киночд байла.